Засгийн газар зөвшөөрсөн чиглэлийн дагуу Эрдэнэс тавталгаа компани биржээр цахимаар хил нөхцлөөр нүүрсээ ингээд зарах арилжаа өнөөдөр амжилттай боллоо. Өнөөдөр бид нэр арилжааг 32,000 тонн нүүрсийг ганц монд бомбтой нөхцлөөр арилжлаа, амжилттай арилжлаа. Бид нэр 178.6 ам доллараар 1 тонн нүүрсийг хогцох нүүрсийг арилжаалах ийм дуудлага худалдаа гэж 179.1 ам доллараар бол арилжаал 32,000 тонн нүүрсийг худалдаж авлаа. Тэгээ анхны арилжааг бид амжилттай хийлээ. Бид өмнө нь бол нөгөө ам нөхцлөөр бол зарахтаа 100 ам доллараар арилждаг байсан бол одоо бид 178, 179 те энэс дэшээ бол үнээр арилжах өөрөөр хэлбэл ийм боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсаас Монголын баялагийг бид бол ингээд үн хөргөж арилжах хамгийн хил нүсээр арилжах арилжаа бол амжилттай хийлээ. Ингэснээр бол Монгол улсад орж ирэх байлуудаа орох орсгол Монгол улс орох орлого нэмэгдэж байгаа. Бид бол Монголын баялагийг үн чинь хөргөхийн арилжааг амжилттай зохион байгууллаа. За өнөөдөр буюу 2023 оны 2 сарын 9-ний өдөр Монголын хөрөнгөний зах зээл, Монголын хөрөнгөний биржийн хувьд бол түүхэн гэж хэлж болохоос өдөр болж байна. Өнөөдөр Монголын хөрөнгөний биржээр анх удаа Эрдэнэс таван толгойн 32,000 тонн нүүрсийг амжилттай арилжааллаа. Ер нь бол энэ нь өөрөө таваарын арилжаа Монголын хөрөнгөний зах зээл дээр нэвтэрж байгаа. Түүнчлэн бол энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчт үйлдвэрийн газрын одоо борлуулалтыг илүү тунгалаг болгож байгаа. Цаашдаа энэ одоо Монгол улсын гол экспортын бүтээгдэхүүнийг илүү тунгалаг байдлаар илүү одоо үнд хүргэн борлуулах энэ анхны алхам гэж харж байна. 2022 оны 12 сард бол засгийн газрын холбогдох шийдвэр гараад энэ засгийн газрын тогтоолоор нүүрсний цахим арилжааны одоо төр журам батлагдсан. За энэ хүрээнд бол одоо энэ өнөөдөр энэ нүүрсний борлуулалт Эрдэнэс таван толгойн нүүрсний борлуулалт Монголын хөрөнгөний биржээр дамжин хийгдлээ. За цаашлаад бас нэг зүйл чухал зүйлийг онцолж хэлэхэд бол 2022 оны 12 сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан. Энэ өөрөө бол маш чухал хууль. Энэ хууль өөрөө энэ оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. За ингэснээр яах вэ гэхээр бол зөвхөн нүүрс төдийгүй Монголын одоо экспортын бусад түүхийдүүд Монголын хөрөнгөний биржээр дамжин арилжаалагдах ийм эрх зүйн орчин бүрдсэн.